Нийслэлийн ерхий боловсролын 39 дугаар сургуулийн нийгмийн ажилтан энэ Батшиг байна. Өсвөрийн үеийнхэнд бол илүү ингээд тулгамдаад байгаа ч гэсэн яг үүндээ бага анги руу ч гэсэн илүү ингээд гарч ирж байна. Саяхан гэхэд л манай сургуулийн одоо 5 дугаар ангийн хүүхэд бол ингээд барьцсан явж байгаа байхгүй юу? Яасан бэ гэсэн чинь би ингээд ахаасаа авсан. Ангийнхаа найзуудтай ингээд би ингээд амсуулж ингээд зөөр ингээд үнэрлүүлж үзүүлэхийн тулд ингээд би ингээд давчирсан ингээд найзуудтай ч адилхан юм эрсдэлтэй үйлдэл хийж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол бага ангийнхны дунд бол яг ингээд шалгалт одоо бид нэр ингээд ороод за болохгүй талаас нь ингээд сургууль хүмүүжлийн үйл ажиллагаа бид нөр өөрчлөн сэргийлэх талаас нь авч хэрэгжүүлж байгаа ч гэсэн яг үнэндээ хүүхдүүд маань хичээлийн хэрэглэгдэхүүн пенал дотроо яг л электрон тамхи төр веб бол яг л зүгээр энгийн нэг юм балруул үзэг иштрэнхтэй яг л адилхан нэг л хэвийн ингээд пеналын нэг хичээлийн хэрэглэгдэхүүн битээр ингээд оруулсан байх жишээ нэ. Тэгээд бид нар бол энэ хүүхдүүдтэй бол ингээд шаардлага тавих эцэг асран хамгаалагчд руу ингээд болохгүй гэдэг үүднээс ингээд шаардлага тавих гэхээр яг үндэ бид нөр шаардлага тавих хэрэгцээ орчин үүсэхгүй байна.